За ерөөсөө оюун эрдэнэ хүүтэй холбоотой дуулааныг улсын хурлын зарим гишүүд огт мэдэхгүй мэдээлэл байхгүй байна гэж тайлбарллаа. Харин давхар дээлтэй гишүүдийн хувьд хуулийн хүрээнд авилгатай тэмцэх газар асуудлыг шалгаж тогтоох байх. За өөрөөр хэлбэл энэ асуудалд тайлбар өгөх боломжгүй гэдэг байр суурийг илэрхийллээ. Харин иргэний зориг ногоон намын зүгээс ерөнхий сайдын ард түмэндээ хэлэх тайлбарыг 7 хоног хүлээн. Харин энэ хугацаанд тайлбар өгөхгүй, өгсөн тайлбар нь үндэслэлгүй бол огцорхыг шаардах асуудлыг улс төрийн намын зүгээс хийнэ гэж мэдээллээ. Тэгээ өнөөдөр ингээд маш том эдийн засгийн асуудал хамтарсан засгийн газар арай гэж байгуулагдаад бүх одоо ингээд гацаад байгаа том төслүүдэд ингээд явуулаад гадна дотны хөрөнгө оруулагчдыг ураад мессеж ингээд өгөөд ингээд явж байх үедээ ингээд авцуулаад нөгөө энийг ингээд саарамжуулах явж байгаа үйл ажиллагаа явж байгаа энэ бол айгүй буруу шүү. Маш буруу шүү. Тэр хүн сургууль сурах эсхийг би мэдэхгүй зү тэрэн шиг л байхгүй да. Би яаж мэдэх юм? Юу нэхэд байгаа юм бэ? За иргэд шаардж штэ. Та энэ иргэдийг зөв гэж үзэж байна. Иргэдийн шаардлагыг одоо гадаа яг одоо Сүхбаатарын төлбөрт ардаа эзэнтэй л байгаа штэ. Зөвхөн одоо ганцхан зүйл хүлээгээд байна. Аюу нэг энэ 7 хоног тийм үү одоо маргааш байдаг юм уу те. Эх 7 хоногт багтааж үүнд ямар нэг тайлбараа хийхгүй бол бид нар шаардлагатай байна. Хийсэн тайлбар нь үндэслэлгүй, дутуу, дулмиг, хуурсан байна гэж үзэх юм бол бас мөн шаардлагатай байна. Мөнгө чи өөрөө мөртөө татвар төлсөн байх ёстой. Дансаараа дамждаг, гэрээ хийгддэг. Мөн бүгд мөртөө шүү дээ. Энэний хүрээнд асуудал орлогоо нотлоо. Хууль бус байх юм бол энийг хурааж авъя гэдэг хуулийн төсөл би яриа л явж байгаа. Ерөнхийдөө бол тайлбар хийх байх. Тэгээ хууль батлагдах юм бол өнөөдөр албан тушаал ашиж байгаа бид нар ч гэсэн алтан гэрэл одын тагимд байгаа бос улсын хурлын гишүүд сайд нар түрүүнд нь ажиллаж исэн хүмүүс бүгдээрээ шалгуулад өнгөрсөн хугацаанд олон нийтийн энэ зөвлөлүүдэд хариулт өгöd ингэж явчихсан. Улс төрчийнхээ хувьд эр хүнийхээ хувьд эцэг хүний хувьд ч нэг зарчим байдаг. Би ерөөсөө хүний төрөвчлөө шагаадгүй. Би хүний хүнжиллөө шагаадгүй. Би хүний уд руу шагаадгүй юм байна. Үр хүүхдүүдийн асуудлыг томчуудынхаа л асуудлыг ярихгүй тухайн одоо үр хүүхдүүдийн асуудлыг одоо ерөнхий сайд ч гэлтгүй өмнө нь одоо Баярмаг гишүүний хүүхдийн талаарч одоо бас сошиал дээр гүтгээд ч юм уу одоо ийм асуудлууд яваад байна шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөө маш ёс зүйгүй улс төрийн маш бохир технологи явж байна л гэсэн. Эргэж ихсэх хэрэгтэй энийхээ дагуулж ихсэж байгаа бах тий. Тэгэхээр орлогоо нотлох тухайд та юу гэж үзэж байна? Хуультай. Хуулийн дагуу одоо тэгэл шалгаж нэгдэлт байвал шалгаж байгаа билгүй дээ. Та өөрийнхөө гэж бодож байгаа бол огцрох ёстой гэж бодож байгаа юм уу? Ёс зүйн хувьд хариуцлага хүлээх ёстой гэж та үзэж байгаа. Хөөе би өсвөл мэдээлэл энэ байхгүй шүү дээ. Тэгэл тааттай адилхан хэмжээний мэдээлэлтэй ийм л үүсэж байгаа.